За арай мэндэ. За лайв орж ирж гинөө. Түрүүнийг жоохон сэтгэл санаагаар яга жоохон уйлцсан. Нүд жоохон сонирн болцсон байна. За дуун зүгээр байна манайхан. За ямар ч гэсэн эхний удаад нэг 5 6 орж иж байгаа шүү. Гэхдээ номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг бас хүнийг бас ингэж болохгүй шүү дээ. Тийм ээ. Номхон тэмээ ноолоход амар гэж. Яагаад байгаа намайг би хэд хоног ажиглалаа. Хэд хоног ажиглалаа. Үнэхээр намайг дээрлэх чинь. Хулгайч лөвөрчт нь гадны иргэдийг тоон хязгааргүйгээр оруулж ирнэ. Ямар ч татваргүйгээр хужаа нарыг 280 мянган хужааг ажлах хүчийн нэрээр оруулж ирнэ гэд хууль өргөн барьж яхад нь тэмцсэний төлөө намайг харлуулсан. Тэрний дараа 2 сарын хугацаанд би үнэхээр шоконд байсан. Намайг яаж дээрлэх гээд байгаа эднэр? Эсвэл нэг хулгайч лөвөрчт нь намайг зохион байгуулалттай доромжлно. Тэгээд эх оронч нэртэй эх орончийн дүр эсгсэн худалч хулгайч авгаа намайг дээрээс нь худлаа солиороод балаарад мэдрэл мутаа тэр сэтгцийн өвчтөй тэр яриага тэр хүндэл ярина үз. Тэгэхэд намайг биш үү те? Намайг тэгж. Одоо тэр адиасрын сая надаас уушлахгүйгээд лайв хийсэн байна. Би өчигдөр би өөртөө би улаан нүрээр уулзж байгаад хийсэн. Надаас өөр хүн байсан бол чамайг зүгээр цохоод унгана. Гэхдээ би тийм ухамсарын дороотолд орсон хүн биш ээ би. Би чамтай хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг юм. Сайхан ярилцъя гэж би хэллээ. Тэр хүн ойлгож тэр хажидмаа гэдэг авгаа намайг мөрөөдчихсэн юм бэ? Яасан өө? Хажидмаа чи ямар мөрөөдсөн юм бэ? Хөөе. Ямар мөрөөдсөн авгаа вэ? Өөртөө одоо мөнхөд намайг юу яагаад вэ? Өдөр шөнөгөө залгаад амраахгүй байна. Уулзъя, учрыг гэдэг. Унтий хөвтий гэдэг гэж солиороод тэгээ тэр хинтээ ярьсан байгаа. Нөгөөдг нь хардаад хаваар нэг намайг булшилж байгаа байхгүй. Амьдаар мань та нар уржин намайг булшилсан. Би 2 сар нойргүй биш юм би хэцүү байсан. Би тэрийг твсээд өнгөрсөн. Би амиа орлож магадгүй хэмжээнд хүрч ирсэн. Гэхдээ би өөрөө бурхны ном үтсэн хүн учраас би сүнсээ оруулж болохгүй шүү гэж би өөрийгөө зоргилж би твцсэн. Тэгэхэд яаж байгаа? Нөгөө араас нь хутгалн төгжилтэн гэдэг юм болж байгаа байхгүй. Тэгээ би орой уцаар ярьж байгаа хажидмаа чи ингээд адиасранд худлаа ярьсан байж шүү дээ. Чи одоо мөнхөд намыг хүслийг гүйцэтгүүлнэ гэж хэлсэн байж гэсэн чинь эхлээд үгүй гэж яснаа дараа нь тэгэл хэлсэн байлгүй дээ гэж. Тэг өөрийгөө жигтэйхэн одоо хуйлч гэдэг. Жигтэйхэн одоо улс төрч гэдэг яриад. Ийм хүн хэлж байгаа ярьж байгаа үгэнтэй цензуртай байх ёстой. Ингээд хэлжүүл би зөвдөх болов буруудах болов гэдэг юмыг толгоондоо бодож байгаад хүн амаараа гаргадаг байхгүй юу? Тэгтэл яаж байгаа энэ хүн? Тэгээд нөгөөдг нь итгэцэн. Зайлвал нөгөөдгөө бүр хардаад өглөөл дээ. Үгүй. Тэгтэл миний ээж тэр уржингийн асуудлыг твчээд өнгөрсөн. Тэгтэл сая ингээд миний одоо тэр хажидмаагийн тэр хажууд суугаад зөвхөн зураг агуулсныг эвлүүлээд хавар нэг тарааж байгаа. Болохгүй. Хүн хүнээрээ л байгаарай. Хүн
чанартай, мэс чанартай байж хүн байдаг хөөхгүй. Үнэхээр нэр би энэ авгааг мэднэ. Ерөнхийдөө мэднэ. Яагаад арсан намд байжгаад гарцсан? Яагаад иргэний зориг ногоо намаас ингээд хөөгдсөн? Энэ хүн өөрийнхөө өвөөгүй байдал дээр л яаж байгаа шүү дээ. Өвөөгүй хүн чанаргүй хогийн ингэж хор хутагдаг. Ийм худлаа эх оронч сэтгэлгээтэй худлаа нэг олон таалагдах болохоор ингээд аюу гой тийм ингээд дэлгэцээр аюу гой ярина. Цаанаа болохоор ийм хорон хорчин лалрын янган биш. Миний амнаас ийм үг гарах ёсгүй. Пэцтаа гэж би хэлэх ёсгүй. Би хэлмээр байна энэ хүнийг. Нөгөө хүрээний булаг дэлгүүр далаа гэдэг шиг үнэхээр далаа юм аа. Одоо улс төрчтөн зохион байгуулалттай намайг харлуулчаад төмөн олонд намайг доромжлуулчаад адлуулчаад тэгтээ хэрсүү ухаантай монголчууд намайг ойлгочих. Би шудрах, би ямарч би хинийч би хамааралтай бус би эх орныхоо төлөө би танар хүч өргөсөн эрд цэрэг учраас би үнэнч байна. Өргөсөн тангараг болоод өөрийнхөө би үдсэн номдоо би үнэнч байна. Навшнууд одоо энэ хүн хэлж ш 70-аад оны өвөө эмээ нар одоо болиоч гэж бас. Үнэн шүү дээ. Ичих хэрэгтэй байхгүй юу? Ичих хэрэгтэй. Зоригтой бай гэж байна. Баярлалаа. За тэгээд ер нь юу вэ? Би гол юм яри. Энэ хажидмаа гэдэг эмэгтэй шүү дээ, тэ. Одоо тэр гүн гоо гэд алин цэгийн мэнэ сурвалжлагч эмэгтэй. Тэрийг ингээд одоо анхлан одоо бүр ингээд доромжлоод уг нь бол найз нөхөд байсан юм шиг байгаа. Мөнгө төгрөг зээлэл ингээд хоорондоо ингээд гайгүй байдаг байсан юм шиг байгаа. Тэгсэн чинь муудаад ирэнгүүтээ хүүхдийг нь зарлах хэлсэж. Чи ганцхан хүүтэй гэлүү гэд. Ир имгүй уйлаад байх юм аа гэж. Би уйлаагүй би өдийг үрсэн шүү. Тэгээ хараа чи ганцхан хүүтэй гэлүү гэж. Тэр зан шилж байгаа байхгүй юу? Их хүн өөрийнхөө үрийг хамгаална. Таны хүүхдийг хүн занл хийвэл та тэсгүй үсттэй. Тэгээд өөрийнхөө тэр юуг тэсэж чадлагүй одоо тэр хажидмаа гэдэг нэг юу гшинтэй одоо өгөж мөхөөрэ гэдэг ингээл нэг юм нэг лайв хийсэн юм байл. Тэрэн дээр нь хонцгоноод өчнөө яаж байгаа юм. Би тэр эмэгтэйг мэднэ. Ерөнхийдөө би бас тодорхой бас цаг хугацаанд найзлал нөхөрлөөд бас нэг те хүний мөн чанар хүний сайныг ханилан байж мэднэ, хүлгийн сайныг унан байж мэднэ гэж. Тэгэхэд би ерөөсөө би хажидмаг би уулзаад би ус төр ярина. За энэ хүн үжил бодол нь үний юм уу? Үнэхээр зөв бодолтой юм уу? Үнэхээр юм бол энэ хүнтэй ингээд цуг ингээд тэмцээд явъя. Хулгайч лөөрцөөс хулгайчуудаас салыгээ явсан чинь хэдэн хоногийн ерөөсөө нэг сар хүрхэн хугацаанд таран танигдчих. Тэгээд ийм хараа. За одоо нийт үзэж байгаа 130-40 үзэж байна. Та нар бүгдээрээ шеэр хийгээрэй. Гуйж шүү. Тэгээ хараа. Тэгээ би хэлье. Одоо тэр хажидмаа гэдэг эмэгтэй байна шүү дээ, тэ. Одоо 4 хүүхэдтэй эцэг хүнийг одоо тэр адиасүр өөрөө лайвн дээр ярьсан байлээ шүү дээ. Өчнөө мөнгө төгрөг нэхэд сүүлдээ бүр хутга шүвгээр хутгаж мутгалах гад ингээд цагдаагийн хайж удаж шээ. Тэгээ тэрнийхээ юугаар тэр баригдсан юм байл. Тэгэнгүүт улсын шалтгаанаар баригдсан ингээд олон түмэнд одоо нөгөө нэг айхтар юу явах гээд одоо бараг л одоо энэ хууль хүчний байгууллагыг одоо буруутгах гэдэг юм хаашийн. Тэгээ би ахаад хэлье. Энэ гүн гоо гэдэг одоо хаягтай энэ эмхтэй байгаа. Энэ бол хүн байхгүй юу? Хүн. Үнэхээр стон ярьдгаар мужик ийм эмхтэй байхгүй юу? За энэ одонгоо ороод ирсэн юм. Хажидмагийн тэр олон тороол аягийг хаалах хэрэгтэй. Амар олон тороол аягтай гэж байгаа. Амар олон тороол аягтай гэж.
Тэгээд тэр тороол хаягаараа хүнийг доромжилдог, өчнөө юмар завааруулдаг гэж байгаа. Тэгээд одоо тэр өчигдөр тэр гүнгоо юу яаж штт. Лайв хийж гэн өөлж гэн би өрөвдлөө. Энэ хүн арган тасарж штт. Твцсэн байна. Маш их твцсэн байна. Арган тасарсан байна. Хүүхдээ занал хийлгүүлчихэд дээрээс нь нэр дөрөө гутаалгачаад. Ийм байж болохгүй. Хүн шиг байл да та нар. Би тэр эмэгтэйг мэднэ. Би өөрөө бурхны ном үзсэн лам хүн. Тэр хүн маш өндөр мэдрэмжтэй. Маш өндөр мэдрэмжтэй. Чадах юм чаддаг байх юм баггүй юу? Ер нь чаддаг хүн баггүй юу? Чаддаг хүн ер нь. Би бол үнэлнэ. За би хүнд ингээд засал ном хийгээд уншдаг. Тэр хүн бол мэдрэмжээрээ мэдэрнэ. Мэдрэн шүү. Зүгээр уншина. Тэгээд ер нь одоо ингээд хараа хажидмаа ярьж байна гэж. Гүнгоо ингээд юу гэлээ. Надаас мөнгө авдаг гэж ярьж байна гэж. Гэхдээ өөрөө тэр хүнээс мөнгө зээлээд явдаг гэсэн шүү дээ. Юу гэсэн үг юм? Одоо тэгээд ер нь бол тэгээд тухайн хүн өөрийнхөө амьдралыг болгоод явдаг л сахил хүн шүү дээ. Ер нь бол би үүн дээр би хэлэх гэхээр байна шүү дээ, тий. Үүн дээр би юун дээр хэлэх гээд байна гэхээр энэ эмэгтэй хүн өөрийнхөө амьдралын боломж бүгдийг ингээ хангацсан баг. Хүнээс мөнгө гуугаад алингаа алдаад явах хүн биш байхгүй юу? Ер нь бол тэгээ зүгээр ингээд ярихад байна шүү дээ. Одоо манайхан ярьдаг шүү дээ. Улны, шалны, малны гэж яриад байдаг шүү дээ, тий. Би бол улны хүн. Харин тэр чинь бол харин өөрөө боломж улцаагаар сайхан амьдраад явдаг эмэгтэй гэлээ. Улны, шалны хүмүүсийг энэ хулгайч нар доромжилж байна. Улны, шалны биднийг нөгөө номхон тиймээ ноолгод амар гэдэг шиг хэнийг ч одоо намайг те үнэхээр дээрлэгч байна. Тэгээд надад итгэдэг ингэ олон хүн би үнэхээр баярлалаа. Тэгээд энэ олоолаа орж ирээ те. Тэгтээ хамгийн гол нь та нар шеэр хийгээрэй, олон хүнд хүргээрэй. Тэр хажидмаа гэж тэр нэг те хажидмаа гэж тэр нэг худалж хулгайч лөвөрчин тэр нөгөө хэн оруулсан байсан шүү дээ. Адэсрэм та хэлэхэд арай л хэцүү юм аа. Энэ бага насны хүүхдүүд үж болох ямар юмны шингэн олон хүний шингэн яасан банкер гэлээ. За тэр бол одоо яах. Тэг нэг юм байна. Тэг ер нь бол тэгээ одоо ингээ би ингээд сүүлд ингээд сонсоход байна шүү дээ, тий. За энэ Батбаяр Арслан гэдэг энэ бол одоо хэнийг хэлж байгаа юм хэлж хажидмаг хэлээд байгаа юм уу, намайг хэлээд байгаа юм уу, хужигийн шээс гэж байна. Ер нь бол тэгээ одоо өнөөдөр би ингээд сонслоо. Өглөө ингээд гүнгоо над руу ярьж байгаа байхгүй юу? Найз нь ингээд амар би өвдөд байна. Зүрхний пүүс ингээд бүр амар ингээд 100 давцсан байна. Хэцүү байна. Тэгээ би өдөөс хойш ярьсан чи ээж нь уйлж. За мөнхөл ам гэсэн дугаар ороод ирэхээр би авч яана. Өчнөө хүн ярьж яана, залгаж яана. Би энэ яаж яаныг асууж би үнэхээр мөнхөл ам гэхээр л авлаа. Миний хүү номоо уншаарай. Хэцүү ч шүү. Цаа чи үнэхээр хэцүү байна гэд 2 удаа шоконд ороод зүрх нь 10 гаруй минут хугацаанд зогссон гэж ярьж. Хүний их тэгж амар байж шít. Тэ? За манай хөрөв нэмийг өгч чинь 20 оны сонгуульд ноогдлах шиг сэдв барьж зүтгээд их хурлж гарч чадаагүй одоо түүний харгаад ард түмэн өрөөгийн хэрэглээний бараа өсснөөр амсаж яваа. Баг мөртлөө бэлэн мөнгө тарах ийм аюултай гэж. Ийм аюултай байхгүй, ийм аюултай хор. Ийм хорны тийм ийм лалрын ийм энэ ерөөсөө энэ одоо би муугаар хэлий. Яадгийн энэ янхнаас зүгээр Монголын ард түмэн зүгээр та нар оюухандаа сайн бод. Тэгэл хүнийг тэгэл одоо хардуулах гал тэгэл намайг панчаан болгоод тийм байж болохгүй шүү дээ. Ер нь бол тэгээ одоо ер нь эн чинь саяхны хугацаа биш шүү дээ. Ер нь саяхны хугацаа биш байхгүй. Эн чинь 4-5 сарын хугацаанд энэ гүнгоог дарамтлж харлуулж ясагж. Тэгээ сая тэр эмхтэй бол үнэхээр юу яж шүү дээ. Тэсэрж шүү дээ. Төвчин гэж яан тэсгэвдээ. Тийм бидтэй. Та бүхэн таныг тэ
Ингээ сонслоор одоо энийг ийм балаа юм бол одоо үндсэн хуулийн цэс эрүүгийн хуулийн 13 14-г хүчингүй болгосон гэж яриад байгаа. Энэ чи амар хортой байхгүй юу? Энэ хүмүүс бие бинийгээ харлуулад инээтрэ гэдэг юм дээр чинь уг нь бол миний инээвтөрийг ингээд доош нь хийж намайг гутаалсан хүмүүсч уг нь 2-5 жил ялтаах хэрэгтэй юм бил. Энийг болиулц. Тэгээ одоо ийм хогийн нийгэмд ийм бузар булаа имийг ингээд ярьдаг ийм хүмүүст ингээд чөлөө алгасч байгаа. Ямар ч хуулийн одоо жишээ нь намайг ч юм уу одоо би ингээд цагдаад өрөөл гараад өглөө гэхэд хүлээж авахгүй. Наа чи одоо наа хуульч хүчингүй болсон. Уг нь 2-5 жилийн ялтаа байх шүү дээ. Тэгээд тэр нь хүчингүй болсон. Тэгээ зоргоороо авирлж байна. Ийм байж болохгүй. Үнэхээр хэцүү нэр. За тэгээ манайхан бүгдээрээ шеэр хийгээр олон хүнд хүргээрэй. Тэгээ би бол ер нь зүгээр бас нэг хэдэн жил бас нэг хүний хувьд хүн чанартай мөс чанартай тэр гүнгоогийг мэддгийн хувьд мань одоо юу яадаг юм бэ л тодорхой хэмжээгээр өөрийнхөө амьдралыг болгосон би түрүү хэлсэн. Үнэхээр одоо өөрөө бол боловсралтай, мэдлэгтэй тий тодорхой одоо тэр мэдээллийн одоо тэр сувг тий одоо тэр мэрэгчлэрээ бол мэрэгсэн ийм эмхтэй байгаа аахгүй. Үнэхээр гутрч байх та. Би гутрахгүй. Би бол улам би хүчтэй болно. Би улам хүчтэй болно. Энэ хулгайчууд энэ мимиг ээж өгдөг. Одоо ингээд дээрээс нь мөн энэ худлаа буруу нам гэдэг үнэн ба зөв гэдэг нэрийг авцсан. Энэ Отгонбаатар. Энэ Отгонбаатар гэдэг хулгайч бол одоо яагаад би энийг холбож ярьж байгаа нөхөр сүүлийн үед хажидмаа үнэн ба зөв намд орно гэд хүмүүс хэлж байгаа байхгүй. Энэ хин чи хажидмаа ч үнэн ба зөв намд орох гэдэг юм биш үү? Ерөөсөө ороогоороо жороогоороо нийлдэг гэдэг шиг худалч хулгайч нар ингээд нийлдэг юм. Одоо тэр Монгол ардын намын одоо юу ч хийдгийг тэр нэг Сэглэнбаатар гээд сонгуулаар бид нар ялагчаад ингээд толгойгуудаа сууж хагаад орж ирээд та нар том акулийн өмнөөс муусан мичнууснууд гээд одоо нөгөө жижиг загас те тэгээ дапаалаа тэгээ тэр цаашаа өрөөнд оронгуудаа хаа хийхээ боллаа тэгэл өөр хоорондоо юу яагаал тэгэл ерөөсөө өөр хоорондоо ингээл инээлтэл тэгээ би бодсон за энэ нэг тэгээ би бодсон за яг найз нөхөд байдаг юм даа дараа нь яасан орон нутгийн сонгуулиор нөгөө хинэн тэр Сэглэнбаатар нь иргэдийн хурлын төлөөлөгч болсон чинь үнэн ба зөв намын гинсэг гэдэг одоо надтай адилхан нэртэй мөхсөн гэдэг нөхөр алга ташаад инээгээд юу лээ манайхаас хин гарсан инээ дээр гэсэн чинь сэкэ гарчлаа гэхдээ таа ч одоо өөрөө эн чинь үнэн ба зөв намын дараа юу гинсэг хүн яагаад ингэж яаж байгаа юм гээд тэгсэн чинь за зүгээр найз ингээд холбоотой хулгайч нар авахгүй юу энэ хулгайч нар ялаа идэх ёстой энэ хулгайч нар ялаа идэх ёстой хулгайчуудын энэ одоо би өдний хүртэл би зүгээр дугаал би байсан. Би Отгонбаатарт өөрт нь хэлээд за чиний үйл буруу байгаа учраас би танаа намаас гарлаа шүү гэж хэлээд гарсан. Би сошиалд би яриаггүй одоо би ярих цаг нь болсон гэж үзэж байна. Өнөөдөр Отгонбаатар Монгол ардын намыг долоож оюун эрдний бүхсийг долоож өчнөө байсан та нар харж байгаа. Тэгээ сая одоо хүртэл одоо зохион байгуулалттай ч юм уу ямар ч юм нэг тийм жагсаал магсаал хийгээл ингээд явж байна. Харин би Шинжээ ахыг би өстө мужик ирэх хүн юм даа гэж би энэ Шинжээ ахыг би дагаж би энэ намд орсон. Энэ хүн маш олон тэмцлийг хийсэн, маш олон үр дүнд хүрсэн, тийм ээ? Ноён уулаа аварсан. Тийм учраас би дагаж орсон. Харин Шинжээ ах нь энэ буруу хүнээс та холдоо одоо болж одоо болоод худал ба буруу намаас гар үнэн ба зөвийн төлөө яв. Тэгээд угаасаа нам чинь угаасаа наа Отгонбаатар маатар чинь өөрөө юу ял юм бэл шүү дээ. Аль бие ёсны юм байдгүй юм бэл шүү дээ. Ер нь бол тэгээд би юу вэ? Нийт монголчуудаа би хэлье. Одоо энэ хажтмаа гэдэг эмэгтэйгээс болгоомжил маш олон хүн итгэцээс санал өгсөн байдаг юм байна л. Одоо энэ хүн бол хор шүү, хор. Үнэхээр хор. Болгоомжил. Би бол гүнгог сайн мэднэ. Тэр юу сурвалжлагч эмэгтэй, хэвлэл мэдээллийн тал дээр бол бас мэрэгсэн сайн эмэгтэй.
Үнэхээр би бол зүгээр хэлий. Зүгээр кул гэж ярив. Яадгийн тэглээгээд хүмүүс янз бүрээр хэлэн л үз ямар амаатай. За оноо ялаш ёстой мундаг шүү. Үнэн бүх юм ялна. Цаг хугацааны шалгуураар бүх юм ялнаа. Би бол ямарваа миний ард ямарваа нэг түн улс төрч элдв юм байхгүй. Би зөвхөн үнний төлөө явдаг. Би Монгол улсад өргөсөн тангарахтай би цэрэг өргөн шүү. Монгол улсын иргэн би Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэн чээр биелүүлж өвгдээцийн ариун голом тусам Монгол улсынхан халдшгүй дахин байдлыг амби үл хайрлан батлан хамгаалаа. Эх орон төр ард түмнийхээ өмнө андгаалan тангаргалыг гэж байдаг. Энэ тангаргыг энэ Худалбаа буруу намын энэ Отгонбаатар өргөж үзээгүй гүлэг байхгүй юу? Энэ цэргийн үнэрч байхгүй. Гүлэг. Би чам гүлэг хэлээ заяа. Бацаа минь. Эстонээр эцсийн бүлэгт би зүгээр хэлье. Одоо өнөөдөр байна штэ. Өнөөдөр одоо намайг лам гэд одоо олон хүн ингээд юу яадаг. Итгэж ном заслаа уншуулдаг. Харин би гүнгөө бол нэлээд сайн бас мэдрэмжтэй. За нөгөө ер нь юугаар номын хэлгээр ярих юм бол одоо гүртэн гэдэг юм уу те. Тийм хүн гэж би харж байгаа. За ийм байх шүү. Тэгээ ер нь би жоохон бухимдаад тэгээ түрүүн жоохон уйлаад яасан нүүр жоохон ийм болц. Би лайв хийхээс өмнө би нэлээд уйлж байгаад өөрийгөө тайвшруулж байгаад лайв хийсэн. Одоо учиргүй одоо олон түмний өмнө бас асуургуулад явах. Айгүй бол нөгөө юуныхын чинь нөгөө түрүүн би нөгөө бухимдаад манай гэрийн гадаа нөгөө юу яагаад баахан миний зургнуудыг наагаад манай ордлоор нэг наагаад тэрэн дээр би бухимдаад ингээд хашгираад монголчуудаас ирээч гэдэг орилоод яатсан чинь миний ихийг таслаад оруулсан. Нөгөө мөнх лам галзуурч гэдэг жис айгүй тэгж жагаад оройн мөнх лам галзуурсан гэдэг симүүтэр аваад явчих хинч үгүйсэхгүй гэж бодоод би ер нь оройн би өөрөө би хамгаалтыг би өөрөө би караокед орж би лайв хийсэн. Би миний оюун ухаан цэв цэлмэг би ив ирүүл хүн шүү. За тэгээ ингээ ерөөхдөө бас урам орлоо олон хүн ингээ бас үзээд те бас ингээд яаж байгаад бас баярлаа. Тэгээд жоохон тайвширж гин үннийг хэлэхэд олон түмэн олон хүн ингээд миний талаар буруу ойлголт аваад гүр манай найзууд бүр над руу тэр зургийг явуулж байгаа шүү. Хүүе чи ч одоо хажтмаатай яасан юм учирд нь олцсон юм. Хүн тэгжэл ойлгож шүү угаасаа. Тэгээд одоо сая бол хэн надаа юу яалаа? Айдасрын хэллээ. Огшин ингээд уучлалгуус нь лайв хийлээ шүү гэж. Тэгээд тэр лайвыг би бас шеэрлчин тав үзээрэй. За ингэж юм. Манай пөрүүнөм хэлж байна. Тангаргаасаа би ч бас хизээч урахгүй. Энэ тэнд мөнгө сонсч л байсан. Салаач өгсөөр энэ цаг үед ирлээ. Тэгж болдгол юм байна. Болно шүү дээ. Яста маа. Яста жинхэнэ маа гоё маа шүү дээ. За тэгээд ер нь бол энэ миний лайвыг үзэж байгаа хүмүүсийн дунд үнэхээр бүгдээрээ зөв хүмүүс орж ирлээ. Тий. Харин тэр хажидмаагийн нөгөө торол хаяг маяг нь харин орж ирсэнгүй. Үзээгүй байгаас харин хартлан шеэрлээд өгөөрэй манайхан. Хартлан шеэрлээд өгөөрэй. За манай гүрээ тайвширтаа хандаа гэж. За гасан жус мөнгөрөгч үнэн ба худал нам бол мөнгөний өмнө юу ч хийхээс буцхан байсан байна да. Мангасаас манаасаа маш том үүрэг авсан хэдэн нусан таглаанууд нийлцсэн байна лээ. Шинжээ харуудан барчин одоо болоо бас нэр байна, төр байна. Тийм ээ, шинжээха бол одоо та зүгээр л тэр худалбаа буруу намаас гар. Тэгжэл зөвлөе. Ахунд одоо зөвлөх нь зөвч юм буруу ч юм. Гэхдээ миний ах зүгээр болчих. За үнэн ялнаа хажидмаа дааж чимээгүй болчихсон юм. Авсан үнэн болж таарлаа даа л гэж. Тэгээ одоо юу яж шít. Тэгээ одоо за манай булган тайвшир үнээл таад байлдаг болохоор дэмждэг шүү гэж. Мундаг шүү гэж. За бүгдээрэнд нь баярлаа. Ерөнхийдөө ингээд та бүхэндээ бүгдээр нь хамгийн гол нь шеэрлээд группүүд рүү ингээд сайншил. За тайвширдаа гэж юм. Ер нь сайхан тайвширчлаа. Ажгүй болчихлаа шүү. Тэгээд юу яалаа. За тийм байна. Тэгээд дээрээс нь нөгөө хин ярьж ин л да нөгөө адиасарам отон тоя намайг зоцсон гэж тийм. Яг би бол тэр юун дотор бол харсан. Би үннийг л хэлнэ. Гэхдээ би хуулийн байгууллага намайг дуудаад гэрчээр хам би үннийг хэлнэ. Яг ямар нөхцөл байдал. Гэхдээ бол тодорхой хэмжээгээр зогссон. Тэгээд тэр гинтлүүдийн тэр байгуул нөгөө юуны байгууллагууд мэрэгжлийн байгууллагууд тогтоод юм байгаа.
За тэгээд уг нь би ингээд 5-6 цаг ном уншихад миний хоолоо сөөдгүү. Гэтэл ингээд жоохон иймэрхүү ийм муухай үг хэлээд ингээд яриад яхаар миний хоол амархан яаштай. Угаасаа хоолоо гэдэг чинь айхтар мэдрэмжтэй. Ер нь бол ийм юу байдаг бохоггүй юу? Нөгөө дууны одоо нөгөө үг хэллэгийн одоо юу гэж байгаа шүү дээ нөгөө юу шүү дээ нөгөө энергитэй сайн муу үг хэлснээр ном уншихад 5-6 цаг яадаг ч юм мөртлөө нэг хэдэн минут ингээд ярихад хоолоо сөөнг орж ирж идэг. Тэгэхээр миний хоолоо маш тийм мэдрэмжтэй юм билээ тэгээ. За тэгээд нийт одоо үзэж байгаа 150-60 хүн биш шүү дээ. Бас мундаг байна да. Манайхан сайн үзэж байна. За тэгээд эцэст нь хэлэхэд би одоо лам хүн би өөрөө бурхны ном үзсэн хүн. Эцэст нь хэлэхэд манай гүнгоо одоо нэр нь Эрдэнэ чимэг штэ. Маш сайн гүртэн. Үнэхээр хүнийг үл зүгээр л уншина. Нэр шүү. Тэгээд хамгийн гол нь бол зүгээр уншина. Тэгээд сайхан болгодог тийм л юмхтэй. Би өөрөө мэдэрчгсэн учраас түүнээс бол нэг хүнийг нэг худлаа нэг аадруулж байгаа юм биш. Өөрөө би мэдэн штэ. Би чинь тэнэг хүн биш. Олон би өөрөө ингээд олон ингээд лам нар байдаг. Зурхаач одоо үзмөрч ингээд энэ тэнд янз бүрийн хүн байдаг. Би ингээд тэр дундаас ингээд ерөөхдөө бол энэ хүнийг бол маш дүгнж байгаа. Маш онцоор дүгнж байгаа шүү. За манай Хандажуугийн Наранбаатар гэдэг жинхэнэ манай жагсаалын дарга байсан Хөвсгөл аймгийн анд маань ороод ирсэн байна. Тангараа сайхан уншаарай. За дэмждэг шүү. Үнэн 50 тороолууд юм чатаар хүн бас орж ирж байна. За зарим нь бас манайхан видео дуудлага хийх гээд яаж. За ийм байна. Ерөнхийдөө ийм байна. Тэгээ эцэст нь хэлэхэд Хажидмаа гэдэг энэ нэг сонин хүнээс одоо ер нь манай монголчууд одоо татгалцсан дээр баха. Нэг ярьж байгаа үгэнд нэг тийм итгээд байх хэрэггүй. Сар гарахгүй хугацаанд тараа таниуллаа шүү дээ. Ер нь бол ер нь хэцүү. Наа тийм ээ. Тэгээд ер нь бол би бол муухай үг хэлэх дургу. Гэхдээ бол Хажидмаа бол өстой ходроггүй хогийн би хэлчихэ. Янхын юм би чи. Лалар би өөрөө дургу үрчлээ. За тэгээд хамгийн гол нь энэ лайвыг үзэж байгаа хүмүүс дандаа насанд хүрсэн хэрсүү эх орныхоо төлөө зүрх сэтгэлээ зориулж явдаг манай гүрээ маань байна, манай лавгаа өгч маань байна те. Ингээд ер нь бол маш олон сайхан хүмүүс маань орж ирсэн байна. За тэгээ мөн дээрээс нөгөө манай бүдэ ороод ирсэн байна. Манай бүдэ бол маш сайн залуу, манай Баатар уйг бол маш сайн залуу, бас мэдж байгаа. Миний найзууд сонголтоо зөв хийгээрэй. Наад Батганбаатараас холдохгүй бол эцсийн бүлэгт бол аюул болно шүү. Би бол тарыг эрт мэдсэн учраас би энэ худал ба үнэн ба зөв гэдэг энэ гоё нэрийг хулгайлж авчаад худал ба буруу яваад байгаа нөхдөөс би гарцсан шүү гэх тийм байна. За тэгээд шудраг үнний төлөө цаашид Монгол улсын төлөө би зүтгэнэ. За манай юу яаж чинь онжуу бич чинь андаа над руу залгаараа ярих юм байна гэж. За тэгээд манай цэргийн андууд одоо Монгол би ч одоо 3 жилийн алба хаасан. Хугацааны 1 жил гэрээ цэргийн 2 жил ингээ 3 жилийн алба хаасан. 3 жилийн алба хаасан гэхэд ч юм уу нусан таглаа хизээ 3 жилийн алба хаасан гэдэг юм билээ. Би 3 жилийн алба хаасан. Төрийн далбаа байлдааны тугийн дар би тангар хөргсөн ирхөө. Огшдог шүү. За ингээд нийт одоо монголчуудаа гэх юм уу те энэ лайвыг үзсэн бүх хүндээ би талархлаа. Тэгээд эцэст нь хэлэхэд миний найз гунгоо бол үнэхээр мужиг дээрээс нь чаддаг шүү. Чаддаг сайхан гүртэн байгаа шүү. За юм байна. Тэгээд за Батганбаатар угаасаа худлаа хөө гэж байна. Орой мэнд гэж байна. За тэгээд амжилт гэж байна. Дандаа сайхан гой хүмүүс орж ирсэн байна. Харин тороол орж ирсэнгүй. Би бас анд чинь байна залгаараа гэж байна. За бас л андууд л байна л да. За Монгол улсын төлөө зүтгэе.